Сайн бацхан оцогчтой. ITX та бүхэндээ цоо шинхэн дугаар бэлтгэн өргөж явахаар болсон байгаа. За энэ та бүхэндээ Tech News-ийг 7 хоног болгон өргөж явахаар бэлтлээ. За энэ удаагийн дугаарын эхний мэдээгээр дизайнер их төр анимашн бүтээгчдэд дуулах дата мэдээ байна. Nvidia low profile $450 үнэтэй тоошнер хултаанд гаргах RTX A2000 карта 10 сард нээлттэйгээ төлөвлөсөн байна. Энэ тус компани анх удаа ийм үнээр ECC memory-тэй карта гаргаж байгаа юм байна. Лаптопон дээр бол 8 сарын 10-наас эхлээд худалдаанд гараад эхэлсэн юм байна. RTX A2000 нь Quadro P2000-оос арай жижиг. Nvidia хэлэхдээ картны ойролцоогоор гар утасны хэмжээтэй боловч арай зузаан гэсэн тайлбар хийсэн байна. Зөвхөн нэг PC оролтын зай ажилтдаг хэрнээ хуучин хүйдруудаас ялгаатай нь A2000 нь 4 мини дисплей порттой гарч байгаа юм байна. Nvidia нь одоогоор наривчилсан мэдээлэл өгөөгүй байгаа боловч энэ RTX 3060 mobile versionтэй чадлаараа адилхан гэсэн байна. За дараагийн мэдээ Евразийн эдийн засгийн комисс төгсөн хамгийн сүүлийн мэдээллийн дагуу Asus нь өөр компанитай шинэ төсөл дээр ажиллаж магадгүй юм байна. За энэ нь болохоор шагал хөрөнгө өнгийн хөргөлтийн шийдлэрээ дэлхийд алдарт ногт болон Asus-ийн GeForce RTX 3070 график картны шинэ загварын хөргөлтийг хариуцсан ажиллаж магадгүй юм байна. За RTX 3070 8G Noctua загвар нь Asus болон Noctua-гийн хамтарсан цор ганц карт байх уу? Эсвэл air cooler-тэй юу, liquid cooler-тэй юу? Дүүнчлэн Noctua-гийн хөрөнгө өнгийг агуулсан байх уу гэдэг нь бас тодорхойгүй юм байна. За дараагийн мэдээ. Хакерууд гигабайтын 112 гигабайт нууц мэдээллийг задруулна гэж зөвтүүлсэн байна. За 8 сарын 6-ны өдрийн баасан гарагт гигабайтын 100 тонноос ирүүрд нь Ransom EXX гэдэг хакеруудын бүлэглэлийн дайралтанд өртсөн болохыг зарлажээ. Tech Power Up-ын тайланд дурдсанаар нийт 112 гигабайт нууц мэдээллийг улгаалсан бөгөөд үүний ихэнх нь Intel, AMD, AMI зэрэг шилдэг компаниуд байжээ. Тэмдэглэлээс харахад гигабайтын нэр өмнөөс дүүлэлийг хэрэгтэй хин нэгнтэй шаардж байсан байна. Хакерууд хичнээн хэмжээний мөнгө нэгсэн тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. Гэхдээ мэдээлэлээс үзэхэд хакерсан серверүүдийг сүлжээнээс нь тусгаарлаж, ойл сахиулагчдыг татан оролцуулж гигабайт шуурхай арга хэмжээ авсан байна. Money UDM-д ярьсан гигабайтын төлөөлөгчийн хийснээр бол нөхцөл байдал үүнээс шийдэгдсэн гигабайт болон мэдээллийн аюулгүй байдлын олон тооны компани, техникийн мэргэжилтнүүдтэй ажиллагааны ачаар бүх нөлөөлөлд өртсөн системүүд хэвээ ажиллаж байгаа гэсэн байна. За дараагийн мэдээ нь алдарт Razer албан ёсоор прожект хийлгээгддэг Razer Zephyr-ийг олон нийтэд зориулсан бета туршилтыг эхлүүлсэн байна. Zephyr бол идэвхтэй агааржуулалт, утасгүй автомат хариуцлага хайрцаг, мэдээж RGB бүхий дахин ашиглах боломжтой тунгалаг N95 онцлог аппарат маск юм. Razer нь олон нийтийн бета тест гэж одоо нэрлэгдэж байгаа энэ зүйлийг бод болохыг хүссэн юм байна. Zephyr-ийг илэгддэг агаар цэвэршүүлэгч гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь дизайны зарим өөрчлөлтийг давсан мэт санагдаж байна. За чихнийг огцоог толгойдоо тохируулж болохоос гадна ноосрыг салгаж өгснөөр энэ таны нүүрэнд одоо илүү сайн тохирох бөгөөд нүдний шил зүгх арай илүү тав тухтай болгосон байна. Мөн маскны эрүүний ойролцоо нэмэлт анхаарчулт хийсэн бөгөөд зүүсэн байхад бол кибербанкын гэмт хэрэгтэн шиг харагдлагаар чарм болжээ. Razer Zephyr-ийн үн болон худалдаанд гарах хоног хараахан зарлаагүй байна. Дараагийн мэдээ. AMD-гийн Ryzen 9 APU бүхий мини компьютер маш сонирхолтой санагдсан. За энэ жижиг систем нь бол Zen 3 дээр суурилсан 8 core 16 thread процессортой. Minisform Elite Mini HX90 гэсэн загвар байна. За энэ PC нь болохоор AMD-гийн Ryzen 9 5900HX бүтээн Windows 11 compatible гэсэн мини компьютер гарсан байна. За Minisform бол сүүлийн үед маш олон фэнүүдтэй болж байгаа компьютер үйлдвэрлэгч юм. Түүний компьютерийг ширээний форматыг багасгадаг, олон хэрэглэгчид үүнд нь маш таатай байдаг. Маш одоо таны ширээн дээр маш бага зай эзэлдэг. Маш авсаархан авч явахад маш хөнгөн, жижигхэн, сайн хийцтэй. Төдийгүй маш хүчрхэг байдаг. Та энийг бол гэртээ офстой ажил дээр тааж ажиллаад авсаархан хөнгөн, зай эзлэхгүй, маш жижиг мөртлөө маш хүчрхэг компьютер байх юм аа. Minisform-ын өмнөх цагуурууд хөвчлэн Intel процессороор ажилладаг байсан боловч AMD-гийн фэнүүдээс маш их хүсэлт ирж исэн байна Minisform-д. Minisform AMD-г одоо фэнүүдтэй зориулан энэ загвараа гаргасан байна.
За тус компьютер жижигхэн сул тал гэх зүйл бол Thunderbolt 4 оролт байхгүй юм байна. Гэхдээ ердийн USB-C оролт байгаа. USB-C оролттой. За Radeon Vega 800 график карттай. DDR4 3200 МГц хүртэл RAM дэмжиж ажиллах юм байна. IGX 90 CPU-ийнхаа терминал баастыг бол liquid metal төрсөн юм байна. Шаардлагатай үед иргэдэг ухаалаг сенстэй чимээгүй. Ердөөд ажиллаж явахад бол 30 дБ хэмжээтэй бүгд энэ бол маш чимээгүй. Танд одоо ямар нэгэн байдлаар саад болохгүй дуу чимээ багтай болон маш боломжийн чадлыг гаргахаар энэ компьютер юм байна. За тоглоомны хувьд гэвэл e-спортын тоглоомууд CS:GO, Dota 2, Fortnite болон Overwatch гэсэн тоглоомууд энэ компьютер л тоглож болох хэмжээнд бол хангалттай ажиллана гэж миний суурин зүгээс л хэлсэн байна. За үнийн хувьд гэх юм бол $649-оор 9 сараас эхлэн худалдаанд гараад болж байгаа юм байна. Та RAM болон SSD-ний багт хамжийг өөртөө тааруулан захиалах боломжтой юм байна шүү. За энэ удаагийн Tech News-ийн сүүлийн мэдээгээр Microsoft нь шинэ утастай чихвчээ танилцуулжээ. За энэ нь болохоор 2021 оны эхээр гарсан Microsoft Xbox Wireless буюу цэвэр чихвчээ бодвол арай хямд болон дууралтын хувьд, микний гаралтын хувьд бол маш өндөр чанартай боломжийн гэсэн амлалтыг бол Microsoft-ын зүгээс өгч байгаа юм байна. Дууны төвшинг тааруулдаг volume controller-тай mic mute button бүгдээрээ чихвчнийхаа одоо cap гэж ярддаг шүү дээ, аяхан дээр байрлалт юм байна. Энэхүү чихвч нь Xbox controller-тай бол 3.5 мм AUX холболтоор холбогдно. Microsoft хэлэхдээ энэ чихвч нь Dolby Atmos, Windows Sonic, DTS-X гэх мэт виртуал дууны технологиг дэмждэг гэсэн байна. За мөн хүчтэй бас болон medium high frequency бол маш цэвэрхэн дууралттай гэх мэт маш олон чанарыг агуулсан бөгөөд ердөө $5999 үнэтэй худалдаанд гарах боломжийн үнэтэй чихвч байгаа юм байна шүү. За та үүнийг Microsoft-ын дэлгүүрээр дамжуулан урьдчилан захиалах боломжтой юм байна. За Tech News-ийн энэ удаагийн дугаараар хамт байсан та бүхэнд баярлалаа. Мэдээлэл таалагдсан бол лайк, subscribe дараагийн дугаар хүртэл баяртай.